Олон нийтийн оролцоод сургууль эд төсөл. Говьтай аймгийн 9 болог сумын 3 дугаар сургууль нь 1969 онд 6 багш 196 сурагчтайгаар Алтай хотын баг сургууль нэртэй байгуулагдсан ба 1987 онд 640 суудалтай шинэ хичээлийн танхим хүлээн авч идүүгээ 1300 гаруй суралцагч 90 гаруй багш ажилчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. 2017-аас 2018 оны хичээлийн жилд нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгээс олон нийтийн оролцоотой сургууль төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд сургуулийн орчны үнэлгээг эцэг эх сурагчдаар хийлгэхэд манай сургуулийн сургалтын орчин болон эцэг эхийн оролцоо хамгийн доогуур үзүүлэлттэй гарсан байна. За бид энэ ажлыг эхлүүлэхдээ анх эцэгчүүдээс бол хамгийн сайн чаддаг зүйлийн судалгааг авсан. За энэ судалгаа нь бол ерөөсөө эцэгчүүдийн мэдлэг мэрэгжил биш. Олдмол болоод төрмөл авиагийн судалгаа байсан. За энэ судалгаагаар бол нөгөө эцэгчүүд маань зурдаг, бичдэг, бодог шохоо хийдэг гих мэтчлэн хамгийн сайн чаддаг зүйлийнх нь жагсаал гарч ирсэн байна. За энийг бол бүх 6 багтаа хувааж энэ эцэгчүүдийн ажлаасаар бидний ажлын гол амжилт эндээс эхлэлтэй байсан юм аа. Сургалтанд хамрагдсан олон нийтийн оролцоотой сургуулийн багийн гишүүд, сургуулийн нийт багш ажилчид, сурагчдын төлөөлөл, эцэг эхчүүдийн төлөөлөл, олон нийтийн оролцоотой сургуулийн зорилго, зарчим, цаашид хэрхэн хэрэгжих талаар давхарцсан тоогоор нийт 580 хүнд сургалт явуулжээ. Нийлээд их зүйлийг бүтээн байгуулалт хийсэн байгаа эцэгчүүдтэйгээ хамтарч. За жишээлбэл ийшээ гэхэд гадаад хэлнийх, монгол хэлнийх энд бол ёс зан заншлын өргөөг байгуулсан байх жишээтэй. 3 давхрын гол онцлог нь бол энэ дээврээс маш их ус гойждаг байсан. Тийм учраас дээвэр бол хан бол тааз бол маш их хар байсан. Тэгээ энийг 2-оос 3 дахиж шохоодож, эмүүлсдэж байж энэ өнгө гарч ирсэн байгаа. За энд бол нийтдээ давхарцсан тоогоор 280 гаруй эцэг эхчүүд оролцсон. Өмнө нь ер нь тийм эцэг эхчүүд хамтраад энэ сургууль тийм янз бүрийн юм хийх нь баг тутмаг байдаг байсан. Гэвч энэ төсөллөөс хамаарат бид нар өвлийн улиралд бүх тийм барилгын сур үйлчлэгээний ажил дууссан үед маш их гоё сэтгэл гаргаж халуун дулаан сэтгэлээр хамтарч сургуулийнхаа эко орчин бүрдүүлэх ажилд идэвхтэй төлөвтэй 3 өдөр 4 шөнө ажилласан байгаа. Жишээ нь би бол яг энэ 3 давхрын эко орчин бүрдүүлэх талбайд ажилласан. Тэгтэл ер нь барилгын мэргэжлийн хүмүүсээс дутгааргүй хүмүүс чинь яг бүтээ гэвэл тэр хүмүүсийн гараас буюу сэтгэлээс маш их юм гарч ирдэг юм байна гэдгийг тодорхой харсан. Нэг сандал эвдрээд унтсан байхад би ч можоо юм байгаа алхаа өрөө дээр хадаасаа аваад гэж байгаа жишээ нь. Тэр коридорын ханыг буулгаад ингээд замаас татхад би бас чаднаа, би өөрөө чадахгүй л нөхрөө дагуулад ирэж гэдэг юм ийм байдлаар зарим тэр бусдыгаа ажил хийж хахад алуу би нэг аяа хадуун цаа аваад нэг аяа хоол хийгээд ирэж гэж байгаа шиг ийм сайхан хамтаж нөхцөлийг бүрдүүлж өгснөөрөө давуу талтай юм бол гэж бодож байгаа. Манай сургууль дээр нодлонгоос эхлэн олон нийтийн оролцоо сургууль төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд болохоор 2 давхар 3 давхрын төслүүдийг янзлсан, анги кабинета бүгдийг цэвэрлэж янзлсан байна. Ингэснээр биднэрт хүртэл маш их давуу тал болсон. Түүх нийгмийн мэдлэг дээр хүртэл бид нар тулгуурлаж студиэсээ хүртэл мэдээлэл авах болсон. Бага ангийн сурагчид маань хүртэл сургуультай ирэхдээ маш их дуртай болж эхэлсэн. Тэгээд бид нар ингээд сурах бол маш өмнө нь бол пистүүлдээ суугаа хичээлээ хийгээд чимээ шуугаа ихтэй байсан бол стимийн өрөө олон нийтийн оролцоо сургууль явснаар стимийн өрөө гэж халах ангийн сурагчид зориулсан тийм өрөө нээснээр биднэрт хичээлээ хийгээд маш их давуу талтай болж эхэлсэн. Олон нийтийн оролцоотой сургууль олон улсын стандарт 10 зорилтоор 2 удаа үнэлгээ хийлгэж эцэг их сургуулийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт үнэлгээ хийсэн байна. Мөн урилгатай эцэг их аяныг зохион байгуулж, эцэг эхчүүдийн хичээлд суулган хэвшүүлж, багш эцэг их сурагчдын харилцааг идэвхжүүлэн ажилласаар байна. Манай сургууль нь олон нийтийн оролцоо сургуулийн хүрээнд урилгатай эцэг хэмээн аян өрнөсөн байгаа. Түүний давуу тал нь гэх юм бол хичээлийн ерөн цагуудаар хүүхдүүд өөр юм хийх ч юм уу тиймэрс тэр зүгээр суух асуудал байсан. Тэрний давуу талаар нь хүүхд олон хичээлдээ идэвхтэй оролцож гэрийн даалгавар бие даалт гэх мэт зүйлүүдийг маш сайн хийж байгаа.
За төсөл хөтөлбөрийн гол зорилго нь болохоор бэлэн зөвлөлт өгөх биш. Ер нь бол нөгөө ямар ажлыг хэрхэн хийх вэ гэсэн арга аргачлалыг нь зааж өгөх гол зорилготой байсан. Тэгээд эцэг их олон нийтүүд ард эргээд түншлэгч байгууллагууд маань одоо маш олон ажлыг бүтээч ажлуудыг хийсэн учраас бид баслан ажлыг одоо хийж хэрэгжүүлсэн байгаа. Тухайлбал одоо эцэгчүүдийн дунд бүгдэнд нь баярлалаа энийг зохион байгуулсан. Мөн ангуудын эцэгчүүд одоо чөлөөт цагаараа сургуульд одоо байнга ирээд тоглож идэг тэр зааланд тоглодог спортын үйл ажиллагаа зохион байгуулдаг. Энэ хуваарьт ажлыг бол 7 хоног бүрт тавьж өгсөн байгаа. Мөн одоо сургуулийн багангийн одоо бичиг үсгийн боловсрал бага эцэгчүүдэд одоо багангийн багш нар маань хичээл заах, бичиг үсэг сургах зэрэг болоод маш олон ажлуудыг хийж эцэгчүүдийнхээ бас баярлалаа гэдэг үгийг бас энэ олон хэлээр үгээр биш үйлдэлээрээ харуулсан олон сайхан ажлуудыг зохион байгуулсан байгаа. За бид энэ төслийн хүрээнд гэрэлтгүүлгээ шилжүүлсэн байгаа. Өглөө оройд явгууд бол гэрэлтгүүлэх маш муу байдаг. Өглөө 8 цагт орой 6 цагт бол сургуулийн орчны гэрэлтгүүл муу байдаг. Энэ гэрэлтгүүлэг хийснээс хойш бол маш одоо сургуулийн орчин тод харагдаж хүүхдүүд маань энд бас эцэгчүүд маань энд бас их сайжрал даандаж байгаамаа. Хоёрдугаар үеийнхтэй өдөр орон нутгатаа ажиллаж хөдөлмөрлөж байгаа аж ахуйн нэгжүүдийн хүчийг ашиглаж тэдэнтэй түншилж энэ хоёрдугаар үеийнхтэй бид нар амжилттай хэрэгжүүлсэн. Гуравдугаар үеийнхтэй бид нар одоо эхэлсэн явж байна. Гуравдугаар үеийнхтэндээ бид нар сургалтын орчин кабинетуудыг тохижуулахаар ажиллаж байна. Энэ олон нийтийн оролцоо сургууль гэсэн энэ төслийн гол зорилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Галтай аймгийн 9 боловсрол сумын 3 дугаар сургууль нь олон нийтийн оролцоотой сургууль, орчин 1, орчин 2 төслийн хүрээнд сургалтын орчин болон сургуулийн үйл ажиллагаагаа олон нийтийн оролцоотойгоор амжилттай зохион байгуулж, үр өгөөжтэй төсөл болон хэрэгжиж байна. Олон нийтийн оролцоод сургууль